За бүлгийн 7 дугаар хэсэгт бүгдээрээ цахилгаан багтаамж ба конденсаторын тухай авч хэлцгээе. Цахилгаан багтаамж болон конденсатор юугаар холбоотой вэ? Эхлээд конденсаторыг авч үзье. Түүнийг ойлгохын тулд энэ доотлын зургийг харъя. Энэ маань яг үнэндээ бидний өмнөх ангид үзсэн, жиг цэнэглэгдсэн параллел хоёр ялтас байна, тийм ээ. Тэгвэл яг энэ одоо багжийг бүгдээрээ юу гэж хэлдэг вэ гэхээр конденсатор гэж хэлдэг байна. Конденсаторын үүрэг нь юу юм бэ? Конденсаторын үүрэг нь хоёр зүйлийг өөртөө одоо агуулж хадгалж байдаг. Хамгийн түрүүнд цэнэг хадгалах үүрэгтэй, хоёрдугаар түүнтэй холбоотойгоор цахилгаан орны энергийг хадгалах үүрэгтэй ийм багжийг бүгдээрээ конденсатор гэж хэлдэг байх нэ. Конденсатор өөрийн гисэн багтаамжтай байдаг. Тухайлбал яг юутай адилхан бэ гэхээр 2 литрийн савн дотор бүгдээрээ 3 литрийн ямар нэгэн байдлаар усыг тийм ээ дүүргэх юм бол мэдээж 1 литр нь халиа явчихна. Яг үнтэй адилхан 2 литр 1 литр гэх мэтчлэн өөрийн гисэн багтаамжтай байдаг. Харин тэр нь яг юугаараа хэмжигдэх вэ гэвэл цэнэгээрээ болон цахилгаан орныхоо энергиэр хэмжигддэг байх нэ. Тэгвэл тэр багтаамж гэж зүйлийг юугаар тэмдэглэх вэ гэвэл бүгдээрээ багтаамжийг за энд байна. Энийг C-гээр тэмдэглэнэ. C үсгээр тэмдэглэнэ. За C үсэг бол надад юуг харуулах вэ гэхээр энд бичиж байгаачлан тухайн конденсаторын багтаамжийг харуулах нь байна. Харин багтаамж нь юунаас хамаарах юм? Багтаамж нь хэд хэдэн зүйлээс хамаарна. За багтаамж энд бичсэн байгаачлан эпсилоноос хамаарх нь байна. Эпсилон гэж юу юм бэ гэвэл диэлектрикийн нэвтрүүлэх чадвар эпсилон 0 энэ бол цахилгаан тогтмол 885-ыг үржихэн 10-ын хасах 12 зэрэг байсан. Ингээд А буюу тухайн параллел ялцсынхаа талбайгаас хамаарх нь байна. D гэдэг маань параллел ялцуудын хоорондох тэр зайнаас хамаарх байна. Тэр хоорондох зайг өнгөрсөн хичээлдэр үзсэнчлэн эндээс энэ хүртэлх зай гэж бүгдээрээ мэдэж байгаа. Энэ маань D. Харин A гэж юу юм бэ? За түүнийг ойлгохын тулд би дараах байдлаар хавтгай ялцуудыг зурж харуулъя. Ингээд хавтгай ялцыг нэг 3D байдлаар зурх юм бол энэ маань нэг ийм хоёр параллел ялцууд байгаад байгаа. За дээд талд нь эерэг цэнэгтэй, доод талд нь сөрөг цэнэгтэй байдаг байх нь. Энэ хоёрын хооронд нь юугаар холбосон бэ гэхээр батарейгаар холбосон байна. Батарей гээд ишигээ эерэг, ингээд ишигээ сөрөг байдлаар холбосон гэж бодчих. Батарейн хүчлийг бүгдээрээ энэ дээрээс харж байгаачлан V гэж тэмдэглэж болно. Тэгвэл энэ хоёрын хоорондох энэ зайг D гэж ойлгох нь байна. Харин A гэж юу юм бэ гэвэл энийг ойлгож байгаад зураад үгэй. A гэдэг нь тухайн ялцсан энэ талбайг л бүгдээрээ A гэдэг юм байна гэж ойлгож байна. Талбайг А. За энийг ойлгосон байх гэж найдаа. Ингээд харвал цахилгаан багтаамж гэдэг нь А-тай шууд хамааралтай байна. А гэдэг маань өөрөө тухайн ялцсынхаа талбай тийм үү? Талбайтай шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл тэр ялцсын талбайг ихсгэх тусам цахилгаан багтаамж маань ихсчидэг байх нь конденсаторынх нь. D-гээс уруу хамааралтай. Аль болох ойрхон байрлуулах юм бол цэнэгийг хуримтлуулах тэр чадвар нь ихсдэг байх нэ буюу багтаамж нь ихсдэг байх нэ гэж ойлгож болох нь. Холдуулах тусам багтаамж нь багасдаг гэд бүгдээрээ ойлгочихъя. Ингээд харвал C гэдэг бол эпсилон 0, A гуйх нь D байх нь. За мэдээж нөгөө тээгүүр юуг бас хадгалдаг вэ гэвэл тухайн конденсатор маань цэнэгийг хадгалдаг гэж хэлсэн. Тэгвэл тэр хадгалагдсан цэнэгийн хэмжээ хэрхэн олох вэ гэвэл цэнэг тэнцүү багтаамжийг үржих нь хүчтлээ гэж олдог байх нэ. Энэ хоёр хэмжигдэхүүнтэй хоёулантай шууд хамааралтай байдаг байх. Багтаамжийг ихсэх юм бол хуримтлагдах цэнэгийн хэмжээ ихсэн. Харин хүчтлийг ихсэх юм бол мэдээж дахиад түүнийгээ дагаад хуримтлагдах цэнэгийн хэмжээ маань ихсдэг ийм учиртай байх нь. Багтаамжийг хэрхэн яаж ихсгэх вэ гэвэл бүгдээрээ диэлектрик нэвтрүүлэх чадвар бүх тийм материалыг аваачаад тавьчих юм бол завсар нь хийчих юм бол гэсэн үг. Тухайн конденсаторын багтаамж ихсдэг байх нь. Тэгээд эсвэл талбайг ихсгэж болох нь эсвэл бол илүү ойрхон аваачаад байрлуулж болох нэ гэсэн санааг энд илэрхийлэх нэ. За мэдээж бидний мэдэж байгаачлан цэнэгийн нэг чинь кулон байдаг. Харин багтаамжийн нэг чинь F үсгээр тэмдэглэгдэх нь байна. Энэ бол фарад гэсэн үгний эхний үсгийнхэн тэмдэглэл. За мэдээж хүчлийн нэг юу гэхээр вольт. Ингээд харвал цэнэг гэдэг бол фарадыг үржих нь вольт байх нэ. Энэ дээрээс бүгдээрээ кулон гэдгийг фарадыг үржих нь вольт гэдгийг энэ тэгштгэл дээрээс харж болно. Нөгөөтэйгөр фарад гэдэг чинь өөрөө аяйгүй асар том нэгж учраас үүнийг багасгах шаардлагатай. За мэдээж багасгана гэдэг байна 10-ын сөрөг зэргүүдийг бүгдээр хасах зэргүүдийг ашиглаж болно тийм ээ. За 10 ямар хасах зэргүүд үү? Мили гэж байна, микро гэж байна, нано гэж байна, пико гэж байна. За тэгвэл энд харуулсан байгаачлан 1 фарад нь 1 кулоныг хуваах нь вольттой тэнцдэг болвол энэ нь маш том нэгж үүнийг багасгахын тулд бүгдээрээ
микрофарад буюу микро гэдэг нь 10⁻6 зэрэг фарад гэсэн үг. Мөн нанофарад тэгээд пикофарад гэх мэтчлэн энэ 10⁻6 зэргүүдийг бүгдээрээ ашиглаж энэ нэгжийг багасгах болох нэ. Конденсаторыг ингээд зураад одоо ингээд суугаад авах юм бол их цаг алдна тийм ээ. Тийм учраас одоо мэдээж хүн төрөлхтөө яасан бэ гэхээр энэ конденсаторыг арай нэг өөрөөр тэмдэглэгээр хэлхээнд дэх тэмдэглэгээр харуулъя гэж шийдсэн байна. Конденсаторыг хэлхээнд дэх тэмдэглэг нь юу байх вэ гэхээр дараах байдлаар миний зурж байгаачлан ийм байдалтай бүгдээрээ зурж харуулна. За мэдээж энэ хоёр талыг нь тэгшин зурах хэрэгтэй. Параллел байдлаар зурах нь байна. За тэгэнгүүтлээ дээр нь магадгүй хэдүүлээ багтаамжийг нь бас ингээд тавиад өгчих боломжтой. Энэ конденсаторыг холбох хэд хэдэн арга байгаа. За эндээс хамгийн шалгарсан хоёр арга нь юу гэхээр цуваа болон зэрэгцээ гэсэн ийм холболтууд байгаа конденсаторыг холбож болдог. Конденсаторыг холбосноор бид нар юу бий болгодог вэ гэхээр одоо цэник хуримтлуулагч батарей бий болгож болно гэсэн үг. За ингээд үргэлжлүүлье. Эхний холболт нь бол цуваа холболт. Энэ доор бичсэн байгаачлан цуваа холболтон дээр ерөнхийдөө хэдүүлээ хоёр зүйлийг маш сайн санах хэрэгтэй. Конденсаторуудыг цуваа холбоход нийт цэнгийн хэмжээ конденсатор тус бүр дээр ижилхэн байна. Тэрийг ерөөсөө мартаж болохгүй. За энэ юу гэсэн үг вэ гэвэл энд харуулсан байгаачлан энэ зурган дээр харуулсан байгаачлан хоёр конденсаторыг бид цуваа холбосон байна. За тэгээд тодорхой шонгуудын хооронд нь потенциалын зөрүү буюу хүчлийг батарейг ингээд залгацсан байгаа гэж бодчих. Батарейн хүчтэл өөрөө V харин конденсатор тус бүр дээр хүчтэл нь өөр байгааг бүгдээрээ хараарай. Нэг нь V1 байна, нөгөөх нь V2 байна. Энэ V1, V2 хинээс үүдэлтэй юм бэхээр мэдээж батарейгаас үүдэлтэй. Энэ ямар учиртай юм бэхээр батарейгаас гарч байгаа энерги конденсатор тус бүр дээр ялгарч утсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл хуваагдаж утсан байна гэсэн санааг нь илэрхийлнэ. Тэгвэл ямар хэмжээний хүчтэл яаж хуваагдах вэ гэдг нь юутай хамааралтай гэвэл хэдүүлээ тэгштэглээ бичиж байгаа харчи. Хуримтлагдсан цэник бол C үржих нь V байдаг. Энэ дээрээс V гэдэг бол Q хуваах нь C гэсэн энэ хоёр хэмжигдэхүүнээс хамаарах юм байна. Өөрөөр хэлбэл шууд багтаамжтай уруу хамааралтай тухайн хуримтлагдсан цэнэгтэй шууд хамааралтай байдаг байх нэ. Өөрөөр хэлбэл бид нар ингэж ойлгож болно. Ерөнхий энэ хүчтэл за энэ V гэдгийг бүгдээрээ ерөнхий хүчтэл гэж үүнээс хойш ярьж сурнаа. Ерөнхий энэ нэг байгаа хүчтэл маань конденсатор бүрт хуваагдах нь байна. Хуваагдана. Ямар тохиолдолд цуваа холбосон тохиолдолд. Энэ нэгдүгээр дүрм. За дүрм би нэг хоёр зүйлийн тухайд дурдсан. Мартах ёсгүйгээд. Нөгөө дүрм нь юу вэ гэвэл ерөнхий цэнгүүд маань конденсатор тус бүр дээр ижилхэн байна. Өөрөөр хэлбэл эхний конденсатор дээр Q1 гэдэг ийм цэник хуримтлагдсан байгааг харж байгаа. За тэрийг хаанаас харж болох вэ гэхээр бүгдээр энэ дээрээс харж болж байна. Энэ байна. Хоёрт конденсатор дээр Q2 гэдэг цэник хуримтлагдсан байгаа мэт харагдаж байгаа боловч эдгээр нь хоорондоо тэнцэх учиртай, эдгээр нь хоорондоо ерөнхий тэр цэнэгтэйгээ тэнцэх учиртай гэж байна. За ерөнхий цэнийг бүгдээрээ үүнээс хойш Q үсгээр тэмдэглэе явчих. Харин ерөнхий багтаамж гэдэг ойлголт гарч ирнэ. Ерөнхий багтаамж бичиж байгаад хэлье. Энийг бүгдээрээ C-ёр гэсэн ч болно CEQ гээ үүнээс хойш. EQ гэдэг нь equivalent гэсэн үгний equivalent гэсэн үгний товчлол гэдээ ойлгож байна. Equivalent гэдэг нь ерөнхий нэгдсэн гэсэн утгатай үг. Ерөнхий энэ багтаамж. Ерөнхий багтаамж гэж юу вэ? Тухайн системд байгаа тухайн хэлхээний дотор байгаа одоо тэр конденсаторуудыг бүгд ингэ нийлүүлээд нэг л ганцхан конденсатороор төлөөлүүлэхэд тэр нь ямар багтаамжтай байх вэ гэдэг асуултанд хариулахад бидэрт энэ ерөнхий багтаамж гэдэг ойлголт чухал байгаад байгаамаа. За тэрийг л хэлж байгаа. Тэгэхээр ерөнхий хүчтэл маань хуваагдах нь байна. Нөгөө тэгвэр ерөнхий одоо энэ цэнэгүүд маань конденсатор тус бүр дээр ижилхэн ингэж очдог байх нэ гэсэн санааг илэрхийлэх нь байна. Ингээд харъя бүгдээрээ. За эхний конденсатор дээр унж байгаа хүчтэл нь V1, дараагийнх дээр V2 гэдэг ийм хүчлүүд унж байна. Эдгээрийг тус тусад нь бичээд олъё. Яг үнэндээ энэ V1 дээр V2-ыг нэмэх юм бол энэ нь ерөнхий хүчтэлтэйгээ тэнцэх учиртай. V1-ийг хэрхэн яаж илэрхийлж болох вэ? За энэ бичсэн байгаачлан энэ байдлаар бүгдээрээ илэрхийлж болно. За дүрм бол Q хуваах нь C гэж байна. Тэгвэл энэ дээрээс харахад дүрмээ харах юм бол Q1-ийг хуваах нь бүгдээрээ C1 гэж бичих учиртай. Яагаад вэ гэхээр дүрм бол энэ цэнэгийнхаа хэмжээг багтаамжийнхаа хэмжээд бүгдээрээ хуваах хэрэгтэй. V1 гэдэг хүчтэл чинь өөрөө эхний конденсатор дээр хуримтлагдсан цэнэг эхний конденсаторын багтаамжийн тухай ярьж байгаа юм. Тийм учраас бүгдээрээ V1-ийг олохдоо Q1-ийг хуваах нь C1 гэж бичнэ. Яг үнтэй адилхан V2-ыг яаж бичих вэ? Q2-ыг хуваах нь C2. Ерөнхий хүчтлийг хэрхэн яаж бичих вэ? Ерөнхий зүйлийн тухай ярьж байгаа учраас ерөнхий цэник хуваах нь CEQ. Ерөнхий багтаамж. Энэ дээрээс бид нар нэг зүйлийг мэдж байгаа. Тэр маань юу вэ?
энэ цэнэгүүд нь бүгдээр ижлэх нь шүү дээ. Энэ цэнэгүүд чи бүгдээр ижлэх. Бүгдээр ижлэх юм байна гэдэг чи эдгээрийг бүгдээр хурааж болох уу? Таалтны гадна гараад мэдээж болно. Энгийн математик явж байна. Хураагаад явчих юм бол дээр нь C1 нэгийг хуваах нь C2 тэнцүү нэгийг хуваах нь CEQ гэх мэтчлэнгээр ерөнхий багтаамжийг бүгдээрээ нэгийг хуваах нь гэж болдог байна. Ямар тохиолдолд цувуу холбосон тохиолдолд. За энэ дээрээс мэдээж нэгийг хуваах нь CEQ гэдэг чинь ерөнхий багтаамж биш байхгүй. CEQ-г бид нар дээр нь гаргах шаардлагатай. Тийм учраас бүгдээрээ энэ дээр юу гэдэг одоо C2-оор өгөөд энэ дээр C1-ээр өгөөд ч юм уу те үргэлжлүүлэх хэрэгтэй байх магадгүй. C2 за нэмэх нь C1 тэгэнгүүтлээ хуваах нь юу болох вэ? C1-ийг үржих. C2 ингээд нэгийг хуваах нь CEQ болно. CEQ гэдгийг биш үү те? C1, C2 хуваах нь C1 дээр нэмэх нь C2. За энэсийг харагдаж байна уу хараад. Ингэж болдог байна. Тэгвэл энэ зөвхөн юун дээр биелэх вэ гэвэл бид нар энийг ерөөсөө мартаж болохгүй арай. Энэ хоёрхан ширхэг конденсатор хоорондоо цувуу холбогдсон байх юм бол хоёулангийн үрж үүлээд нийлбэрт нь бүгдээрээ хуваачих юм бол ерөнхий тэр багтаамж маань гарч ирдэг байх нэ гэж ойлгож болно. За 3 байх юм бол яах юм бэ? Магадгүй хүүхдүүд ингэж бодож явахыг үгүйсэхгүй C1, C2, C3, C1 дээр нэмэх нь C2, C3 гэх юм бол энэ бол дампуурл руу явна шүү. Хоёр хэмжээст болчлаа. Тэгэхээр энэ болохгүй. 3 байх юм бол бүгдээрээ нэгийг хуваах нь C1, нэгийг хуваах нь C2, нэгийг хуваах нь C3, 4 байх юм бол нэгийг хуваах нь гээд ингээд явна гэсэн үг. Зөвхөн хоёр ширхэг байхад энэ хамгийн сүүл бичснийг шууд утгаараа бүгдээр ашиглаж болно гэсэн санааг энд илэрхийлнэ. Ойлгосон байх гэж найдаа дараагийнхаа яриа. Дараагийн холболтыг ярихаас өмнө бүгдээр энэ жишээ 22-ыг нэг цааш нь харуулъя. Жишээ 22 дээр ингэж хэлсэн байна. Хоёр конденсаторыг зурагт үзүүлснээр холбосон байна 11:45. Ямар холболт вэ? Цувуу холболт. Ерөнхий багтаамжиг бол B, ерөнхий цэнэгийг бол V, конденсатор тус бүрт хуримтлагдах цэнэгийг бол G, конденсатор тус бүртээр унах хүчтлийг олоо гэсэн байна. За надад нэг ийм санал байна. Ямар санаа вэ гэхээр ерөнхий цэнэгийг олчих. Ерөнхий цэнэгийг яаж олох вэ гэхээр Q гэдэг бол ерөнхий багтаамжаа бүгдээрээ ерөнхий хүчтлээрээ үржүүлж өгч олно. Энэ бол ерөнхийдөө 4 гэд бодчих. Ерөнхий хүчтэл маань энэ дээр 12 гэд мэдэгдэж байна. Надад юу дутаад байна вэ гэхээр энэ хоёр конденсаторыг нийлүүлээд ерөнхийд нь ганцхан конденсатор бий болох дутаад байна. Тэгээд тэрнийхээ багтаамжийг олъё. Цувуу холболттой хоёр ширхэг байгаа учраас багш нь шууд ингэ явчих. CEQ тэнцүү. C1-ийг үржих нь C2 хуваах нь C1 дээр нэмэх нь C2-оо гэд ингэ тавьчихвал яаж юм. За болж чинь CEQ тэнцүү. За ингэ сайхан урт зураас татчихад одоо зүгээр л орлуулаа явчих. Дашрамд асуухад MKF гэдэг чинь юу юм бэ? Микрофарад гэсэн үг. Микро гэдэг чинь 10-ийн хасах 6 зэрэг гэсэн үг тийм ээ. 3 микро 10-ийн хасах 6, 6 микро 10-ийн хасах 6 татлаа. Хуваах нь 3 дээр нэмэх нь 6, 9 10-ийн хасах 6, 9 микрофарад гэн доороо. Энэ хоёр 10-ийн хасах 6-нуудыг нь хураачи. Ингээд энэ дээрээс юу гарах вэ? 3 6 18 2, 2-ыг үржих нь 10-ийн хасах 6 буюу үндсэндээ 2 микрофарад гарах нэ. За анхлан суралцж байгаа гэдэг утгаар нь ингээд алхам алхмаар багш нь харуулчих. За энэ бол миний ерөнхий багтаамжийг олох аргачлал. За энийг олцсон юм чи энд орлуулчих. Ерөнхий цэнэг, ерөнхий багтаамж 2 микрофарад 10-ийн хасах 6 үржих нь 12 вольт. 24-ийг үржих нь 10-ийн хасах 6 буюу 24 микро. Энэ удаад цэнэг учраас кулон, кан, томор ингэж бичигдэх нь байна. 24 микрокулон. Энэ маань хоёр ширхэг конденсатор байгаа учраас хоёр туваагдаад 12-12-оор очно гэх юм бол буруу шүү. Тэгэхгүй. Ерөнхийн аль алин дээр нь ижлэхэн очно. Энэ дээр 24 микрокулон. Энэ дээр 24 микрокулон байх нэ. Хуримтлагдах нэ. За энийг л ерөөсөө багш нь байн хэлээд байгаа. Ингээд ерөнхий цэнэгүүдийг олцсон юм чинь хүчлүүдийг нь олж болно шүү дээ. За хүчлүүдийг нь хэрхэн яаж болох вэ? За ерөнхий багтаамжийг бид нар олчлоо. Энэ бол бидний бас А байсан байна. B маань юу байсан бэ? Ерөнхий цэнэгийг олоо гэж чинь. За энэ B байсан биш үү залуусаа. V-г нь эндээс бодчихгүй. Конденсатор тус бүрт хуримтлагдах цэнэг нь 24 микрокулон ба 24 микрокулон гэдгийг сая ярьчлаа. Гэд нь юуг асуусан юм бэ? Гэд нь конденсатор тус бүр дээр унах хүчлийг бол. За түүнийг хэрхэн яаж олох вэ? Хүчтэл хуваагдж байгаа 12 вольт маань хуваагдаж очино. Q тэнцүү C үржих нь V гэдэг тэгштгэл дээрээс хүчлийг Q хуваах нь C гэдэг энэ дүрмээр олж болж байна бүгдээрээ. Ерөнхийдөө цэнэгийг л C хуваагаад байна. А гэхдээ эдгээр цэнэг болон багтаамж нь
тухайн конденсатор бүрийн цэник болон багтаамж гэдгийг санаарай. Эхний конденсаторын багтаамж нь 3 микрофарад, цэник нь 24 микрокулон. Тийм учраас V1 гэчээ түүнийг. V1 тэнцүү Q1-ийг хуваах нь C1-эл гэчээ. Q1 маань 24 микро 10-ийн хасах 6 мөн үү? Хуваах нь 3 микро 3-ыг үржих нь 10-ийн хасах 6-нууд нь угаасаа хураагдах нь ойлгомжтой. Ингээд энэ дээрээс 8 вольт гарах нэ. 8 12 чинь одоо эхний конденсатор дээр 8-аа өгчлөө шүү дээ. Цаана хэд үлдсэн? 4 вольт үлдсэн. 4 вольт гарах нь харъя. V2 тэнцүү Q2-ыг хуваах нь C2. Q2 гэдэг чинь 24 дахиад микронууд нь хураагчих учраас шууд ингээд биччихье. Ингээд хураагаад 4 вольт V1 дээр V2-ыг нэмээд үзье бүгдээрээ 8 дээр нэмэх нь 4 буюу ерөнхий хүчлийнхаа хэмжээ 12 вольтыг өгөх нэ. За ингэж бодно.